Бид улсын хурлын гишүүн Хөрлөбаатартай 2015 оны төсвийн талаар байр суурийн сонирхохоос гадна бусад цаг үеийн асуудлаар ярилцахаар студид ураад байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Улсын хурлын намрын чуулганаар хэлэлцэгдэж нэлээд их хүлээлт үүсгэж байгаа асуудал бол 2015 оны төсвийн асуудал байгаа. За зөвхөн хүлээлтч биш бас нэлээд эмзэглэл, эсэргүүцэлтэйч тулгарч байх шиг байна. Улсын хурлын гишүүн зоригт хэрвээ одоо улсын хурл энэ 15 оны төсвийг баталчихсан бол би их хурлын гишүүнээсээ татгалзна гэсэн байр суурьаа илэрхийлсэн бол нийслэлийн засаг дарга Баттүл одоо энэ төсвөөс болж нэлээд хатуухан тэмцэл өрнүүлэхэлж бас одоо илэрхийлээд авсан. Харин таны хувьд 2015 оны төсвийг ямар хуу боллоо гэж харж байна? За өнөөдөр манай Монгол Ардын намын бүлэг төсөв 2015 оны төсвийг хилцсэн, ярилцсан. Тэгээ манай намын бүлгийн байр суурь ойлгомжтой. Засгийн газраас хариуцлагагүй бэлдэж орж ирсэн. Монгол улсын олон хуулийг зөрчсөн энэ төсвөө татж аваа гэдэг шаардлагыг өргүүлэхээр болсон энэ шаардлагыг бол засгийн газар төрүүлж байгаа. Таны одоо хувь хүний хувьд эдийн засагч хүний хувьд энийг ямар хөө төсөв болсон? Маш муу төсөв. Яагаад гэвэл өнөөдөр Монгол улсын эдийн засагт нийгэм тулгамдаад байгаа асуудал бол эдийн бүтцийн өөрчлөлт хийж хэдэн сайд нарыг сольж халах тухай асуудал бол биш шүү дээ. Өнөөдөр Монгол улсын айл өрх болгон аж ахуй нэгж болгоно. Энэ 2015 оны төсвийн бодлогоос 2015 оны мөнгөний бодлогоос юу хүсэж байгаа вэ гэхээр бидний амьдралд хувь нэмэртэй ямар шийдвэр энэ засгийн газрын их хурл гарах болоог л харж сууж байгаа. Гэтэл 2015 оны төсвүүдээр яг тэр хүмүүсүүдийн хүлээж байгаагийнх нь эсрэг оруулж ирж байгаа. Малчин өрх, мал бүхэн иргэдээс авах малын хуулийн татварыг нэмэгдүүлнэ, 1000 төгрөгөөр хүртэл нэмэгдүүлнэ. Үнийгээд орон нутгийн төсвийн орлого болгоно гэдээ оруулаад ирж байгаа. Дээр нь үл хөдлөх хөрөнгө, сүүлийн үеийн орчин үеийн одоо зах зээлд шилжсэнээс хойш Монгол улсын одоо хувийн хвшлийнх нь нэлээд их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй болсон шүү дээ. Үүнээс авах татврын дээд хэмжээ 2 дахин нэмчихэж байгаа. Монгол улсын Улаанбаатараас аслагдах тусмын татврын хэмжээ бага байдаг нь 0.6-аас эхэлдэг. Улаанбаатар руугаа дөх тусмын татврын хэмжээ өндөр байдаг. Тэгвэл Улаанбаатар хотын татврын хэмжээг 2 дахин нэмнэ гэж. Дээр нь одоо автоврын татврыг бас муу ялгаахгүй 2 дахин нэмнэ гэж байгаа. За Улаанбаатар хотод бол 1 ч юм уу 2 ч юм уу 5 ч юм уу 10 ч юм уу 20 ч юм уу мэддэхгүй татврыг авахаар татврын ерөнхийд тухай хуульд өөрчлөлт оруулаад ирж байгаа. Ингээд үзэхээр нөгөө эдийн засгийн хямрал санхүүгийн хямралын үр дүнд орлого нь буурч байгаа ард иргэд нэг татвар нэмжлүүлэх нь байна. Үйл ажиллагаа нь хомигдоод хаалга аж ахуй нэгжүүд бас татвар нэмжлүүлэх нь байна. Энэ бодитойг бол бодитой биш. Эдийн засгийн хямралтай үед төсөв мөнгөнийхөө бодлогыг зөв болгохгүй бол болохгүй. Өнөөдрийн эдийн засгийн өнөөгийн байдал руу түлхсэн гол буруутан бол засгийн газар. Засгийн газрын бодлогын алдаанаас болоод өнөөдрийн эдийн засгийн хямрал нь үргэлжлсэн. Одоо дээр нь Монгол улсынхаа өрийн хэмжээг нэмээд ард иргэдээс авах татвараа нэмнэ гэдэг төсвийг улсын хурлд оруулаад ирлээ. Уул нь ямар байх ёстой вэ гэхээр эдийн засгийн хямралтай өнөө нөхцөлд бол төсвийн өргүү зардлуудыг л багасгах ёстой. Татвар аваад яах юм? Угаасаа төлдөг мөнгө нь байхгүй байна. Тэм учраас хэмнэж болох татваруудаа хэмнээл гэсэн ийм л гол зарчмаар энэ төсвийн агуулга орж ирэх ёстой байтал яг эсрэгээрээ зардлаа нэмий. Харин дагуулад төсвийн татвараа нэмье гэж. Энэ дотор ямар зардлуудад жишээлбэл байна вэ гэхээр 11 онд Монгол улс бол гадаад өрийн төлбөрт 37 тэрбум төгрөг төлдөг байсан. 37. Энэ 15 оны төсвээр 708 тэрбум төгрөг төлнө. 20 дахин их мөнгийг гадаадын зээлэнд төлөхөөр оруулаад ирж байгаа. Тэгээ өөрийнхөө хэмжээг нэмэгдүүлнэ гэж. Тэгэхээр цаашдаа бол Монгол улсаас авах ард иргэдээс авах татврын хэмжээг нэмнэ гэдэг байр суурийг энэ засгийн газар оруулж ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр л эсэргүүцдэг. Сангийн сайд улааны хэлснэг зүйлээ энэ 15 оны төсөв бол 3 онцлог шинжийг агуулсан гэдэг. Энэ 3 онцлог шинжийнх нь нэг нь бол одоо хүн энгийн жирийн ард иргэдийн амьдралд шууд утгаараа нөлөөлөх нэг онцлог нь байгаа юм болов уу гэж би хувьдаа бодлоо л доо. Тэрэнд нь юу гэж юм гэхээр энэ онд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан хөрөнгийг эх онд 2.5 дахин буюу 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн хэсэг юм байна. Тэгэхээр таны хувьд улсын одоо эдийн засаг инфляцид ямар нэгэн сөрөг үзэгдэл одоо сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр энэхүү зорилтыг хэрэгжүүлэх боломж байгаа юу? Энэ асуудалд би хоёр зүйл талаас нь хариулмаар байна. 2012 оны улсын хурлын сонгуульд оролцохдоо ардчилсан нам ямар амлалт өгсөн бэ гэдгийг бид нэр эргүүлээс хамгаалах чинь. Үн ханшны өөрчлөлтөөр цалин хөлсийг нэмнэ гэсэн. Гэтэл 13 онд $1 бол
12 оны одоо 6 сард бол $1 бол $1350 төгрөгөөс өнөөдөр $1850 500 төгрөгөөр буюу 36%-аар нэмэгдсэн байна. За үн ханш бол 12 онд бол 10 гаруй хувьтай, 13 он дахин 10 гаруй хувьтай, 14 он дахин 10 гаруй хувьтай гэхэд нийлбэр дүнгээр нь аваад үзэхээр үн ханш нэг бол дор хахад 60% өсөж байгаа. Яг улсын төсвүүд дээрх цалин хөлсийн нэмэгдэл гэдгийг аваад үзэхээр 2014 оны тодтолтой харьцуулах юм бол нэмэгдэж байгаа мөнгөний хэмжээ 360 тэрбум төгрөг байгаа. 500 биш, 360. Тэтгэвэрлэгөө бас нэлээд хэсэг нь явж байгаа шүү. Ингээд аваад үзээд дундчлаад үсэх юм бол цалин тэтгэврийн нэмэгдэл 28%. Уул нь бол 60% нэмэх ёстой. Амснаар бол. Гэтэл оруулж ирснээр бол 18% нэмэхээр байгаа юм. Тэгэхээр энэ амлсан хэмжээнд бол хүрхээргүй төсөвд бол суулгаж оруулж ирсэн байна лээ. Яг энэ үг хэлэх юм бол үнийн өсөлтөө аваад үзэх, ард иргэдийнхээ одоо бодит орлого аваад үзэх юм бол хангалттай хэмжээнд нэмэхгүй л байна. Өнөөдөр энэ нам эзлийн бүлгүүд хурлаа шүү дээ. Тэгээ энэ танай намын хуралдаан дээр ерөнхийдөө энэ төсвөө татаж авахыг хүссэн байр суурьтай байсан. Хэрвээ улсын хурал энэ төсвийг баталчихвал танай намын зүгээс дараачийн алхам юу ах вэ? Одоо энэ төсвүүдээр хэд хэдэн алдаанууд байгаа. Нэгдүгüрт нь одоо эн чинь нөгөө 19 сайттайгаа төсөв байгаа шүү дээ. Аваад үз эдийн засгийн хөгжлийн сайт тэгээд баахан мөнгө тавьсан. Тэр нь саяын бүсгүйч дараад болсон. Төгрөгийн зөрөөл. Үгүй. Эн чинь хэдэн зуун тэрбум төгрөг. Нөгөө Монгол улсын хөгжлийн бонд чинь бүгднгийн хариуцж байгаа Чингис бондыг, Самура бондыг чинь Монгол улсад их хурлууш ганцхан мэд зарцуулж байгаа шүү дээ. Батбаяр гэдэг хүн. Тэр хүний бүх мөнгө энэ дээр явж байгаа. Яг хэвээр явж байгаа. Тэгэхээр энийг бид нэр эргүүлж авч үцгээс өөр арга байхгүй. Хоёрдугаарт нь 3 сайд алга болчихлоо шүү дээ. За дээр нь уг нь Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бол нэгдсэн бодлогоор хийдэг. Тэгвэл энэ төсөв дээрээс бол тэр нэгдсэн бодлого байхгүй. Доорнууд гэхэд нэр дураараа хийхээр болчихж байгаа. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн санхүүг одоо хямралаас гаргахад яг төсөвдөр бол нэлээд сахилгаттай. Дээр нь хөрөнгө оруулалт дээр нэгдсэн бодлоготой байж Монгол улс хямралаас гарах хэрэгтэй. Тэгэхээр манай намын бүлгээс энэ 15 оны төсвийг юу гэж хэлээд байгаа вэ гэхээр ерөөс ганцхан юмар л шүмжилж байгаа. Нөгөө Монгол улсын нийгэмд толгомдоод байгаа асуудал чинь өнөөдөр юу гэхээр эдийн засгийн хямрал, санхүүгийн хямрал. Үүнээс гарах зам чинь төсөвдөр яаж суусан бэ гэхээр хаанч байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хямралаас гарах бодлогууд энэ төсвийн бодлого төр суусан байх хэвээр, мөнгөний бодлого төр суусан байх хэвээр. Аль аль бодлогын бичгээр энэ суугаагүй. Тэгэхээр 15 онд Монгол улсын эдийн засаг сайжрахгүй нэ, хямрал дахиад цааш үргэлжлэх нэ гэдэг эрсдэл бий болоод байгаа учраас ардын намын бүлэг энэ бодлогоо авч засаач. Одоо энэ бодлогын алдаанууд бид нар яг эрх баригчдын гаргасан бодлогын алдааг бол Монголын ард түмэн, хувийн хвшлийнх нь, бизнес эрхлэгчд бол хангалттай амслаа шүү дээ. Одоо үүнийг бид нэр засах ёстой. Засахын тулд яг ардын намаас хэлж байгаа тэр саналуудыг аваач. 2 жил сонсоогүй дандаа үр дүн сөрөг гарсан учраас одоо ардын намынхаа бүлгийн саналыг сонсооч. Эрх биш ардын нам бол төр барих дадлах туршлагатай нам, алдаагаач мэддэг, оноогооч мэддэг ийм нам учраас бид нар энэ саналыг бас зүйтэй талаас нь олон талаас нь судалж үзээч л гэж хэлж байгаа. За тэгэхээр улсын хурлын намрын чуулганаар хилцэгдэж байгаа асуудал бол яхаа аргагүй бас л нөгөө засгийн газрын таны сайд урддаг засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал тий. Тэгэхээр одоо энэ өөрчлөлтийг та хувийн хувьд юу гэж үзэж байна? Цаг олоогүй. Ягаад гэхээр өнөөдөр яг эдийн засгийн нөхцөл байдлаагаа тооцоод үтсэн ч тэр эдийн засгийнхаа бодлогын асуудлуудыг ярьж явах хэрэгтэй. Юун дээр алдав. Нөгөө нэг эзэн 100-аа яриад энэ дээрээс юун үр дүнд хүрэх, юунд хүрсэнгүй. Үүнийгээ засахын тулд бид нар ямар бодлогын арга хэмжээнүүд авах уу гэх төсөв мөнгөний бодлого дээрээ бид нар илүү одоо анхаарал тавьж ажиллаж байсан бол болох байсан. Нэг сайдыг солих, 2 сайдыг солих асуудал бол хамгийн амархан хэсэг нь шүү дээ. Хамгийн гол нь бодлогыгоо зөв болгох дээр нь анхаарч үүнд хамаг цаг тавих хэрэгтэй. Одоо бидний хувьд бол 11 сарын 15 гэхэд одоо буюу яг 1 сарын хугацаанд бид нар том бодлогын одоо 4 бичиг баримтыг баталж гаргах хэрэгтэй. Нэгдүгüртний засгийн газрын бүтцүүлэлтхүүнийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Одоо хүртэл үтсээ ярьж лээ. Хүнж байхгүй цаашдаа шийдвэрэн сарж өдөр ярих юм мэддэггүй. Хоёрдугаарт нь 14 он төсвийн тодтгол. Ягаад гэхээр 14 онд бол төсвийн орлого бол 1 их 80 дээр тасарч байгаа. 1 их 80 гэсэн арталтаа 12 тэгтээ доош асар их доо. Тэгэхээр яа харахгүй 14 оны төсөв дээрээ тодтгол хийж 15 оныхоо төсвийн суурийг засч өгөх ёстой. Энэ хийгдэв. Тэгэхээр 3 дахь бичиг баримт нь бол 15 оны төсөв, 4 дахь бичиг баримт нь 15 оны мөнгөний бодлого. Ийм 4 бодлогыг бид 1 сарын хугацаанд ярих гэж байгаа учраас
энэ цаг хугацааг ихэнхийн тэр бүтэц бүрэлдэхүүн дээр яримгүй байна. Тэр хэнийг оруулж ирдгсэн тэр нь орж ирээ гадаг л байлгүй. Хамгийн гол нь батлагдсан бодлогыг аваа явах хэвээр. Дээр нь ерөнхийлөгчийн гаргаж байгаа давхар дээлээ тайлсан сайд нь орж ирж энэ ажлаа хийх хэвээр. Тэгжээж их хурл шиг ажиллана. Засгийн газар нь засгийн газар шиг ажиллана гэдэг зарчмыг л бид нар барьж байгаа. Хин түнэс хин байх нь эгний үйл манай намайг сонь биш шүү дээ. Тэгэхээр нэг нь ер нь ингээд ажиллаа хийдэг. Нөгөөх нь зүгээр бодлогоор дэмжиж ажлыг хяндаг. Ийм хоёр өөр байгууллагын хүмүүсийг нэг доор ингээд нийлүүлээд тэгээд нөгөө хэдэн хүссэн шийдвэрээ гаргаад сууж идэг энэ тогтолцоог одоо болох хэрэгтэй гэж ерөнхийлөгч бас чиглэл өөрөг өгöd байгаа шүү. Энэ чиглэлийг та ер нь юу гэж үзэж байна? Зөв үү, буруу юу? Ер нь бол анхнаасаа л ардын нам бол ерөнхийлөгчийн гаргасан энэ саналыг бол байнга дэмжиж ирсэн. Яагаад гэвэл энэ засаглалтай холбоотой урд өмнө гарсан алдаануудыг бид нэр мэдж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр их хурлын их хурл шиг ажилтгүй, засгийн газар их хурлынхаа дээр гараа суучдаг. Засгийн газар их хурлынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Их хурлд нь хяналт тавьж чаддгүй. Гэх мэтийн алдаанууд хаанаас үүсдэг вэ гэхээр давхар дээлтэй сайд нар юм аа гэж ерөнхийлөгч хэлээд тэгээ засгийн газрын гишүүд нь их хурлаасаа гадна ажиллах юм бол сайн ажиллах юм байна. Улсын их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх юм байна. Их хурл нь хяналтаа сайн тавьж чадах юм байна. Хариуцлагаач тооцож чадах юм байна гэж үзэж тэр давхар дээлийг одоо тайлах тухай хуулийг санал оруулж үнийг дэмжсэн. Ардсан нам энэ дэр ганцхан л юм л эсэргүүцсэн шүү дээ. Юу гэхээр ардын нам энэ хуулийг далимдуулаад засгийн газрыг огцруулах гэдэг байна. Тэгэхээр энэгээ ерөөсө болчих гэж хэлсэн. Харин одоо болохоор өөртөө 3 сайд гэж үндсэндээ 6 сайд хүндэх тийм боломжийн хууль өөрөө оруулаад ирлээ шүү дээ. Өөртөө оруулаад ирсэн. Тэгэхээр яг энэ хууль дээрээс л нэг урд нь хэрвээ засгийн газрыг огцруулах гэдэг учраас бол бид нар дэмжихгүй. Уг нь бол их маш зөв санал гэж хэлж ийсэн байр суурин дээр энэ зас эрх баригчд байгаа юм бол одоо орж ирэх засгийн газрын гишүүд бол дандаа л гаднаас байх хэрэгтэй. Үнэхээр хэдхэн сарын өмнө ардсан намынх нь үнэн ярьж ирсэн юм бол худлаа ярьж байгаагүй юм бол худлаа улс төр хийж байгаагүй юм бол одоо дан дээлтэй буюу дандаа гаднаас улсын хурлаас энэс гадна сайд нар орж ирэх хэрэгтэй болов гэж би бодож байгаа. Гэхдээ одоо хүлээж лэн харж лэн тий бид нар бол ардын нам хэлдгүүгээ хэлнэ. Бас 2 сарын өмнө хэлж ирсэн үгээ мартчихдаг байж болохгүй л дээ. Та бүднийг ярилцлага дуусгах ёстой гэж найруулагч маань чихвчэнд хэлээд сүүлчийн ганцхан асуулт та маш товчхон хариулаарай. Би тантай ярилцлага хийх гээд бэлтэж байгаа зүгээр нэг видео олж үзлээ л дээ. Тэн дээр өнгөрсөн оны 4-р сарын 26-ны өдрийн улсын хурлын чуулган дээр та Америк долларын ханш удахгүй 1800 төгрөг төрнэ гэж урдчилж хараад одоо сануулж ирсэн юм байна лээ. Тэгэхээр сайн эдийн засгийн одоо томоохон албуудыг хасчихсан хүний хувьд одоо Америк долларын ханш хэдэд төрөх бол? Энэ 1000 жил хагасын өмнө 13 оны 4 сард тэгж хэлж ирсэн л дээ. Одоогийн зүгээр яг үзэхээр над бол тооцоо бол би. Яагаад вэ гэхээр яг одоогийн эдийн засгийн суур үзүүлэлтүүд байдаг л та. Нэг суур үзүүлэлтүүд маань хэрэгжижсэн байгаа. Тэрэн дээрс үзэхээр дахиад ханш бол 10% бол хөдлөх юм. 10%. Одоогийн байгаа анслаас 10%-аас 10% хөдлөх юм төлөв бол байгаа. Гэхдээ энэ бол нэг юутай нөхцөлтэй. Тэр нь юу гэхээр бодлогынхоо алдааг засахгүй болвол бодлогын алдаагаа засчвал гайгүй байж болно. Окей. За баярлалаа танд. За баярлалаа. Өнөөдөр манай зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн Хүрлбаатар оролцлоо.